сүүлийн үед бол даатгалын сан хоосорсон, мөнгөгүй болсон, санхүүжүүлж чадахгүй байна гэдэг маш олон асуудал яригдж байгаа. За энэ ямар учиртай гэхээр эрүүл мэндийн даатгалын сан анх 21 онд гүйцэтгэлийн санхүүжилт шилжээд 2 төсвийг нийлүүлээд 1 санд 27-өөс цуглуулсан. За ингээ гүйцэтгэлийн санхүүжилт маань 21 оноос эхлээд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. За жилдээ нэг 2300 орчим эрүүл мэндийн байгууллагатай эрүүл мэндийн даатгалын газар гэрээ хийж тухайн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдаж авч нэг хэмжлэр нь одоо гүйцэтгэлийн хянж санхүүжилтийг олгодог гэсэн. За 21 онд энэ 2 төсвийг нийлүүлээд сан бүрдүүлэхэд 1 их 80 төгрөг байсан. 1 их 80 150 тэрбум төгрөг төвлөрч ирсэн. За өнөөдрийн байдлаар 25 оны төсөв бол орлого тал нь 2.5 их 80, зарлага талдаа 2 их 80 293 тэрбум төгрөгөөр батлагдсан гэсэн. За ингээд өнгөрсөн онуудын үр авлага бас энэ тодорхой хэмжээнд хуримтлагдсан байсан. За мэдээж сүүлийн та хэвлэл мэдээлэлээр харсан 24 онд сүүлийн үйлрэлд даатгалын сан бол нэлээд хүнд байдалд орж өнгөрсөн онуудын үр хуримтлагдсантай холбоотой санхүүжилтээ олгож чадахгүй тийм хэмжээнд хүрсэн. За энэ үр авлага нийтдээ 316 тэрбум төгрөг байсан. Өмнөх онуудын үр авлага гэсэн. За энэ өгдлөгийг бид бүхэн энэ оны 1-р өдрөлд бүрэн төлж барагдуулсан гэсэн. Тэгэхдээ энэ өгдлөг авлагууд маань зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн өгдлөг гэсэн. Энийг яагаад энэ 1-р өдрөлд барагдуулах болсон бэ гэхээр нөгөө эмнэлгүүд маань ханган нийлэх байгууллагууд өртөө болцсон. Ханган нийлэх байгууллагууд маань банк болон нөгөө дистрибьютор компанийнхаа цаад компанида өртөө ингээд өрний гинжин хэлхээ үүссэн байсан. Энэ өөрөө эцэстээ эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох, энэний цаана хүний амь нас яригдах ийм хэмжээнд тулцсан байсан учраас бид бүхэн нөгөө эмдүүзээр энэ эмдүүзийнхаа хурлаар энэ 1-р улиралдаа багтааж эрүүл мэндийн байгууллагуудын үр авлагыг барагдуулах юм шийдвэрийг гаргаад энэ хүрээнд нь бид бүхэн үр авлагыг барагдуулсан гэсэн. За энэтэй ингээд нийтдээ бол бүх шатны одоо эмийн сан, анхан шатны байгууллагууд, нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүд ингээд төр болон хувийн хвшлийн бүх байгууллагуудад ийм хуримтлагдсан үр байсан. Энэ маань одоо бол ингээд дууссан. За дээрэс нь эмдүүзээс ямар шийдвэр гарсан гэхээр одоо үлдсэн нөгөө 2.3 их 80 гэсэн үг шүү дээ. 2 их 80 293 тэрбумаас 316 биднес үр авлагадаа өгч байгаа. За үлдсэн төсвийг бид бүхэн яг 12 сарда хуваагаад одоо санхүүгийн нөгөө эмнэлгүүдтэй хуваарлахаар энэ хуваарлтыг хийгээд тооцооллоо хийгээд хуурай батлуулаад авсан гэсэн. Одоо ерөөсөө энэ хуурийнхаа дагуу бид санхүүжилт олгоо явж байгаа гэсэн. Мэдээж ингээд байгаа төсвөө хязгаарлагдмал. Хэрэгцээ нь хязгааргүй тийм ээ. Тэгэхээр биднес ингээд сар болгон төсвөө батлуулсан учраас мэдээж тодорхой хэмжээний тоо хэмжээ тавьж хязгаарлахаас өөр арга байхгүй. Тэгжээж биднес одоо оны эцэст санхүүжилтгүй төсөвгүй болчихгүй тийм эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдуулахгүй тулд яг сар болгоны юм төсөвтэй явж байгаа л гэсэн. Одоо байгаа төсвөө ингээд 12 сард хуваачлаа гэж байна шүү дээ. Тэгэхээр ядаж одоо хавдрын эмнэлгийн тухайлбал одоо санхүүжилт нь өнгөрсөн жил ихтэй хэмжээнд байж болохгүй юу? Энэ ч одоо хамгийн тулгымцсан асуудал. Тэгэхээр ирэмблэх бас асуудал яриадсан. За энэ дээр мэдээж ирэмблэлгүй яах вэ? Мэдээж тусламж үйлчилгээ бид бүхэн бас жил болгоны юундаа бас ирэмбэлжээд одоо төрөөс даадаг 100% даадаг тусламж үйлчилгээ гэж байгаа. Тэрийг бас тодорхой хэмжээнд за мөн нөгөө эрсдэлтэй эмзэг бүлгийн иргэдтэй үзүүлэлт тусламж үйлчилгээ бүгдийн тооцооллыг хийж бид бүхэн төсвөө хуваарлдаг. За энэ өөрөө даатгалын сангийн маань 2.3 их 80 төгрөгийг юу юунд зарцуулдаг вэ гэхээр тэрний 1.2 их 80 нь лавлгаа шатлалын тусламж үйлчилгээ. Энд нь 321 байгууллагад хуваарлагддаг гэсэн. За 533 тэрбум нь анхан шатны тусламж үйлчилгээ хийж байгаа нөгөө сум өрхийн эмнэлгүүд. Энэ өөрөө 555 байгууллагад энд хуваарлагдчихдаг. За нөгөө хөнгөлтэй юм олгож байгаа 171 тэрбумыг бид бүхэн 1500 эмийн санд ингээ хуваарлцдаг. Энэ маань өөрөө ингээ хэмжлэрээ гардаг гэсэн. Тэгээ энэ болгон дээр бид бас хуваарлт зохицуултыг хийн. За дээрэс нь лавлгаа шатлалын тусламж үйлчилгээнд дээр нийтдээ 11 төрлийн тусламж үйлчилгээ байдаг. Нөгөө яралтай хагалгаа тий ингээд нөгөө зүрх судас их барих тусламж үйлчилгээ ингээд хүүхэд ингээд энэ өөрөө 11 төрлийн тусламж үйлчилгээнд дээр бид бас тодорхой зохицуултуудыг хийдэг. Энэ дотор нөгөө хавдрын тусламж үйлчилгээ мань ордог. За хавдрын тусламж үйлчилгээнд дээр биднес ямар нэгэн тоо хязгаарвал тавиагүй. Энэ өөрөө яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого төвлөрлийг сааруулах хүрээнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагууд дээр биднес тодорхой хэмжээний тоо тавиагүй. За энэ жил бас нэг бодлого барьж хэрэгжүүлж байгаа ажил нь юу гэхээр зочмог төлөвлөгөөд архаг гэдэг. Нийтдээ манайх 700 оншийн бүлгээр эмнэлгүүдтэй гэрээ хийдэг. За энэ оншийн бүлгүүд маань одоо архаг оншид нь ямар хичнээн оншийн бүлэг хамаарч байгаа юм төлөвлөгөөт гэдэгт нь хичнээн оншийн бүлэг хамаарч байгаа.
энтэй уялдуулж биднээс тодорхой хэмжээний зохицуултуудыг хийсэн гэсэн. Тэгэхээр нөгөө яаралтай тусламж, зүрх судасны өвчлөл, харвалт, шигдээс гээд энэ нэн шаардлагатай тусламж үйлчлэгээр дөр биднээс илүү гол анхаарлаа тавьж төсвөө зохицуултаа хийсэн гэсэн. Нөгөө тодорхой хэмжээнд хүлээж болох тийм тодорхой хугацааны дараа эмчилгээ үйлчлэг авах юм боломжтой өвчлөлөө биднээс тодорхой хэмжээнд тоо тавьж хязгаарласан гэсэн. Тэгжээж биднээс төсвийнхаа нөгөө санхүүжилтийн сахилга батыг барьж ажиллаж байгаа л гэсэн. Одоо ер нь хүн ам ингээд жил ирэх тусам өсөж штэ. Тэгэхээр бид нар бас даатгалынхаа тогтолцоог шинжлэх шаардлагатай байна. Жил болгон л одоо даатгалын мөнгө хөгжөөнд хүрэхгүй байна. Манайх инглигээл хэрүүлтэй байгаад байгаа юм уу? Эсвэл энэ салбараа ер нь яаж шинжилж өөрчлөх одоо дараагийн дэвшилтэд одоо арга зам ер нь юу байх юм бэ? За энэ дээр бол бас мэдээж сүүл үед бас даатгалын сантай асуудлууд нэлээд эрчимтэй яригдж байна. За үе үед ч гэсэн яригддаг байсан. За тийм ч учраас бас тодорхой хэмжээний зохицуултуудыг хийгээд явдаг засаг дээр. За энэ хэмжээндээ ч гэсэн жил болгон даатгалын сангийн төсвийг нэг 15-аас 20% нэмж явдаг. За энэ маань өөрөө бас ингээд бод байдал дээр бас санхүүжилт маань өрөхгүй нөгөө цалин инфляцтайгаа уялдах дээр бас ингээд тодорхой хэмжээний дутагдал тий үүсэж байгаа учраас энэ чи одоо их хурлын дэргэд хэд хэдэн ажлын хэсэг гарсан байна. Энтэй биднес бас бодлогынхаа юмнуудыг танилцуулж байна. Яам маань бас бодлого хэрэгжүүлээ явж байна. За тэгэхээр ер нь бол гадны өндөр хөгжилтэй орнууд хүртэл бас даатгалын санхүүжилт нь хүрэхгүй ийм асуудал зөндөө байдаг. Энэ ганцхан манад байдаг асуудал бол биш. Тэгэхээр энэ дээр бас хувийн даатгалын систем байна, оруулж ирэх ёстой. За мөн дээрээс нь манай дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид бүхэн 6% ядаж хүрэх ёстой. Ингүүл одоо манай даатгалын санхүүжилт маань ямар нэгэн тийм асуудалгүй одоо хомсдол дутагдал үүслэх гэхгүй те ингээд зохицоод явах юм боломжтой гэсэн. Одоо өнөөдрийн байдлаар манай энэ 2.5 их найд маань дотоодын нийт бүтээгдэхүүний 3%-тай тэнцэж байгаа гэсэн. Манай улсын энэ жилийн. Тэгэхээр цаашд энийг бид бүхэн бас 6% төрөх юм бодлогыг одоо бодлогын алхмуудыг танилцуулж одоо цогт төвшөнтөнд танилцуулга хийгээ явж байгаа л гэсэн. Та сая хэлсэн шүү дээ. Бид нар бол өөрөө даарцсан тий. За үлдэгдлийн бол ингээ хуваацсан. За тэгсэн мөртлөө энэ үлдэгдэлт чинь бол эмчнэр сэтгэл хангалуун бос байгаа даа шүү. Тэгэхээр эргэжил ийм хэрүүл үүсэхгүй байж болох уу? Тухайлбал та нар одоо энэ эмнэлгүүдэд хувааж байгаа энэ төсөв чинь нэмэгдэх боломжтой байв тий. За мэдээж яг энийг одоо бид бүхэн бас харж байна. Мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүн 6% төрөх гээд биднээс бас төвшөндөө ярьж байна. Энэ гэхдээ улсын төсөв яаж хийгдээс бас хамааралтай тийм ээ. Мэдээж биднээс аль болох энэ төвшөнд хүрэхийг зорж байгаа. Тэгхийн учраас би одоо түр хэлсэн энэ жил биднээс ядаж санхүүгийн сахилга бата бариад гарах юм бол ямар нэгэн өр авлахгүй гарах юм бол энэ жилийн одоо өр авлага төгссөн 300 хэдэн тэрбум маань дараа жил эмнэлгийн тусламж үйлчлэгээр зарцуулах юм боломжийг бүрдүүлэл ороод ирнэ гэсэн. Даатгалын сан дээр. Тийм учраас бид болгон жил болгон бас тодорхой хэмжээнд энэ төсвийг нэмэгдүүлж ордог. За ийм тооцооллуудыг үндслэн дээр энэ төсвийг ингэж нэмэгдүүлж орж ин тайлбараад. Энийг биднээс бас амжилттай хамгаалж гарсны үндсэн дээр бас тодорхой хэмжээнд нэмүүлж орно гэсэн тийм төлөвтэй. Ингээд эрэхтэр эрхчлээс ямар ч гэсэн айхтар эмнэлгийн тусламж үйлчлэгэн дээр санхүүгийн тийм хомсдол үүсэхгүй одоо явуулах боломж бас тодорхой хэмжээнд гарч ирнэ гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр бас ингээ нөгөө хөнгөлтэй юм авлаа. Ингэхдээ нөгөө ашиг сонирхол орууллаа. Нэг компани давуу байдал бий болголоо гэдэг бас шүүмжил байгаад байгаа шүү дээ. За тодорхойлбол их хурлын гишүүн чин бүрэн тийм ярьж байгаа тий. Энд дээр та ямар тайлбар хийх вэ? Үнэхээр тэр тендергүйгээр зайлшгүй шаардлага байсан. 3 жилийн хугацаатай гаргасан тий. Худалдаж За энэ дээр нэг юм байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань дээр 2 удирдлагатай. Нэгдүгээр нь эмдүүзээс гарсан тогтоож шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага. Нөгөө талдаа яамд харьяалагдж явдаг. Энэ маань өөрөө юу гэсэн үг вэ? Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Манай байгууллага бол зөвхөн хэрэгжүүлэгч газар. За түүнээс манайх яарлагын ямар нэгэн компанитай гэрээ хийж ингээд санхүүжилт олгодог байгууллага бол биш. Яаж явдаг вэ? Тэр хөнгөлтэй юм маань 21 оноос хойш тодорхой төсвийг биднээс даатгалын сан дээр ингэж хуваарлаа тавьчихдаг. Тэр хэмжээндээ нөгөө хөнгөлтэй юм авах иргэдтэй одоо санхүүгийн дарамтгүйгээр үзүүлэх юм боломжийг олгодог. За энэ хөнгөлтэй юм яаж явагддгүү гэхээр эрүүл мэндийн яамны дэргэдэх одоо эмийн зөвлөл гэж байдаг. Тинчээд зайлшгүй шаардлагатай эмийн жигсаалт гэдэг юм баталдаг. За энэс өөр энэ зайлшгүй шаардлагатай юм маань яадгүй гэхээр тинчээс бид бүхэн бас сонголтоор тухайн одоо аль өвчлөл нь тэргүүлж байгаа энэ амбулаторийн тэргүүлэх өвчлөл нь аль нь тэрлүү чиглэсэн одоо эмийг бид нэр сонгож авч одоо иргэдтэй урт амьдралын чанарыг дээшлүүлэх аль болох санхүүгийн дарамтыг бага учруулах зорилгоор ингэж олгодог юм гэсэн. Энэ маань өнөөдрийн байдлаар 30%, 50%, 70%, 100%-аар олгон хөнгөлөө явж байгаа. 100%-д нь бол дандаа нөгөө унал таталтын юм бол ордог. 0-18 насны хүүхдээ.
бусдын маань одоо ингээд 30-аас 50, 70% хөнгөлөлтөд явдаг гэсэн. Энэ юмуд тодорхой хэмжээний төсөвтэй жил болгон тэрэнд төс баталдаг. За энэ жилийн хувьд бол ер нь нэг 100 нийтдээ 171 тэрбум батлагдсан, хуваарлагдсан. Үүнээс 135 тэрбум нь хөнгөлөлтөд эмэг зарцуулагдана. Энэ жилдээ нэг 700 гаруй мянган хүн иргэд энэгээр хөнгөлөлтөд эмийг үйлчлүүлж авдаг л гэсэн.